За ер нь бол хүнсний хувьсгал гэдэг ерөнхийлөгчийн зүгээс одоо хүнсний хувьсгалыг орон даяар эхлүүлсэн. Тэгээд хүнсний хувьсгал бол үндэсний хувьсгал юм а гэсэн ийм одоо улс орон даяар ийм уриалгатай том ажил явсан. Харамсалтай нь энэ 2024 оны 4 сарын 19-нд батлагдсан энэ хууль бол яг одоо дотоодын аж ахуйн нэгжүүдээ за энэ хүнсний хувьсгалыг боомлсон ийм одоо зүйл болсон гэж миний хувьд харж байгаа. Тэгээд би хөдөө аж ахуйн сайдтай бас газар дээр нь очиж үзсэн л дээ. Тэгэхээр ингээд нэг юм тогтворгүй байдал түрүүн бас очрот гişүү хэлж байна. Тогтворгүй байдлын улс орны энэ хувийн аж ахуйн нэгжүүдтэй маш их гай болдог. Тэгээд газар тариалан мал аж ахуйг хөгжүүлээ, гурилын үйлдвэрийг дотооддоо хүнсээ хангая гэл ингээл маш олон сайхан уриалгууд гардаг боловч бидний өнөөдөр байж байгаа царай энэ л байна. Тэгээд жилийн дараа дахиад энийг өөрчлөхөд 2 удаа ингээд оруулаад ирж байна. Тэр энэ хариуцлагагүй байдал бол хизээ цэгцэрх юм бэ гэсэн нэг юм асуулт байна. За хоёрт нь хөдөө аж ахуйн сайдаа та бид нар яваад үзэж хахад олон үйлдвэрүүд ерөнхийдөө хаалгаа барьлаа. Маш их олон одоо бүтээгдэхүүнээ татсан байсан. Энэ бүтээгдэхүүнийг одоо ажилуулах одоо боломжгүй байлаа, боломжгүй болчлоо гэсэн энэ нөхцөл байдалтай байсан. За энэ хууль одоо батлагдсанаараа энэ үйлдвэрүүд буцаж сэргэх боломж байгаа юу? Ер нь ямар шохон одоо ийм судалгаа явагдсан бэ? Бүгдээрээ л одоо ажилчдаа явуулчлаа. Энэ олон одоо нөөцлсөн бүтээгдэхүүнүүдээ гурил үйлдвэрлэх ямар ч боломжгүй боллоо гэсэн ийм л нөхцөл байдалтай хаалга барьлаа гэсэн юм байж исэн шүү дээ, тэ. Тэгэхээр энэ дээр эргэж сэрэх боломжийг нь одоо судалсан уу та бүхэн? За хоёрт нь одоо маргааш бол Евразийн худалдааны гэрээ хэлцээр бол батлагдах юм гар үсэг зурх гэж байгаа юм байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас одоо энэ аж ахуйн нэгжүүдэд хамгаалах энэ Евразийн худалдааны гэрээтэй холбогдсон бас хамгаалах асуудлаар та бүхэн ямар арга хэмжээ авч байгаа вэ? Эргээд бас дахиад нэг асуудал нь энэ дээр ингээд шийдэгдчихэд нөгөө талаасаа дахиад энэ одоо сэргэх гэж байгаа энэ гурилын аж ахуйн нэгжүүд дотоодын аж ахуйн нэгжүүд маань эргэн сэргэх юм бас боомлох асуудал гарах вэ гэсэн ийм болгоомжлын үүднээс би танаас энэ асуултыг асууж байна. За юуны хувьд бол саналын хувьд бол дэмжиж саналаа өгнө. За Жадамбагийн хууль сайд хариулт өгье. Хариулъя. Евразийн эдийн засгийн холбоотой хийх хэлцээрт газар тариалангийн салбарын хамгаалтыг сайтар суулгасан. Гурил болон Улаанбуудаа малын тэжээл дээр энэ гэрээний үйлчлэл үйлчлэхгүй байхаар за тодорхой хэмжээний квотын буултыг бас бид хийсэн. Тэр буулт хийсэн 50,000 тонн хүртэлх үр тариагаа бол Монголын үндэснийхээ будааг сайжруулах Монгол тарьдгүй одоо хатуу Улаанбуудаагаар орц жорлох үүднээс ингэж авах хэмжээнд зохицуултаа хийсэн. Тэгэхээр энэ Улаанбуудаа гурилын үйлдвэрлэл бол энэ Евразийн гэрээ нөлөөлөхгүй. Хоёрдугаарт үйлдвэрлэл сэргэлт. За энэ жилийн тухайд бол жоохон уналт байгаа. Үндсэндээ нэг 150 орчим мянган тонн Улаанбуудаа үйлдвэрлэл багаслаа. Тариалт 120 мянгагийн тариалт багаслаа. Энэтэй холбоотойгоор нэг дунджаар 150 мянган тонн үр тариа намар гэхэд дутах баг. Тэгэхээр бид энийг тодорхой хэмжээнд бас их үсрийг төсөв суулгаж импортоор хангах энэ бодлогыг авч хэрэгжүүлэхээс аргагүй юм байдалд орсон. Одоо өнөөдрийн энэ хууль гарч байгаа нь бид нар одоо яг талбайн боловсруулалт эрхчээдийн талбай бэлдэж байгаа. Тэр талбайн талбай бэлтгэлийг уран шиг одоо идэвхжүүлэх эрхчээл тарих тэр нөхцөлийг бүрдүүлэхин үүднээс одоо цаг алдалгүй ингээд дахиад явуулах дараагийн технологид ажил ингээд тулчаад байгаа. За ингээд энэ бол их хаанаа бас сургамжтай нэг юм хуулийн өөрчлөлт, хуулийн хэлцүүлэг тэгээд дахин өргөн барьж байгаа үйл явдал болж байна. Тэгээд цаашдаа ахиж ийм зүйл давтагдахгүй байхаа гэж найдаж байна. Дэмжиж байгаад баярлалаа танд.